Өө хүүхдүүдээ. Та нар сая намайг харсан уу? Та нар сая намайг юм нуусныг харсан уу? Битгий үн гэлээрээ заа юу. Одоо тэндээс хүүхдүүд ирж байгаа аахгүй юу? Чимээгүй. Сайн уу? Сайн уу? Ямар гоё болцгооцсон юм бэ? За. Энд зогсчих. За бусад найзууд энэ зогсчих. Аялалдаа юу бэлдэж ирснийг харнаа. Хүүе энэ юу вэ? Энэ юу вэ? Тэгэхээр найзуудаасаа төлжүүл шүглээд найзуудаагаа дуудаад би тэгээд том баагаар гарч ивэл шүглээд айлгаад явуулъя. Яг үнэ. Алуу нэг дуургаад үзтээ. Ой. Бид нар сонсгол юм байна те. За бити төөрөөрэй заяо. Болгоомжтой яваа шүү. За энэ болохоор яадаг гэдвэ? Туудаг. Туудаг. Эрвэхэ барьд юм байна тийм ээ. Ямар гоё юм бэ? Алуу хараа та. Энэ одоо яадаг юм бэ? Гингэнгүй шууд. Энд шаргаалж явж штэ. Наа чин дахиад араас нь хүүхэд нь гүйж ингээ харах юм байна. За, найзуудаа. Өнөөдөр бүгдээрээ нэх гоё аялъя тэхүү. Сайхан цэвэр агаар гоё гол урсаж байна. Та нар сонстоо шовууж иргэж шин. Тийм байгаа үстэй. Гол урсаж байна штэ. За тэгвэл одоо бүгдээрээ ойн гүн рүү орё тэхүү. Тэхүү. За хамтдаа гоё надтай аялахад бэлэн үү? Хинч төөрөхгүй маш болгоомжтой хөл гараа гэмтээхгүй аялна шүү. За юу. 1 2 3 ия. За явцгаая. Эндээ жоохон сууцгаая тийхүү. За тэгээ. Та нар самар идчихсэн үү? Идчихсэн. Самар юунд байдаг вэ? Модон. Модонд боргоцойноос ингээ гаргаж ирээд иддэг те бид нар. За тэгвэл одоо бүгдээрээ боргоцой түүн. Хэн хамгийн олон боргоцой түүхнүү шалгаруулна шүү. За юу. За амжилт хүсье. Хүүхдүүдээ зайлд түүсэн боргоцоонуудыг чи их чинь харъя да. Чи ямар олныг түүсэн юм бэ? За. Энэ ингээд самаргүй байна штэ тий. За тэгэнгүүт хүүхдүүдээ бүх юм газар байгаа ингээд боргоцоонууд самартай байд юм байна уу? Самаргүй байд юм байна уу? Та нар анзааргүй юу ер нь? За зарим нь самартай, зарим нь самаргүй байгаа үстэй. Одоо бүгдээрээ шалгая заяа. Энийг хартаа. Дотор нь юм самар. Тийм самар. Энэ болохоор хуш модны самар ахгүй юу? Яагаад зарим нь ийм самаргүй байдаг гэж? Эн чинь өөрөө энэ модны үр нь олдог байхгүй да. Үр нь олоод энэ модыг ургуулдаг. Хүүе, одоо хэдүүлээ ер нь энэ зарим боргоцоонуудаа буцаагаад газар тавья заяа. Одоо бид нар ингээ бүх самруудаа аваа явуул энэ ой модондоо хөөхийг хэрэм яах бол? Би мэдж байгаа. Тийм үү? Ингээ ой модондоо хэрэм ингээд идэх юм үгүй. Яг үнэ. Хэрэм ингэдэг гинэ бүх ингээ самарнуудаа, боргоцоонуудаа энэ тент ингээ нуудаг заяа. Тэгээ нэг хөрхөн заримдаа мартчихдаг гинэ хаана нууснаа. Хаана нууснаа ингээ мартаад тэрэн дараа нь дахиад мод болж ургаад бас дахиад ингээд ийм самар болоод биднэрт үлдчихдэг байхгүй боргоцоо болоод. Бас тийм шаазгай бас байдаг. Тэгэхээр ингээд баавгай, хэрэм, шаазгай, ойн маш олон амьтад энэ боргоцоогийн чинь бас иддэг байхгүй юу? Бид нар хоол иддэгтэй адилхан тэр амьтдын хоол нь ийм самар боргоцоо. Тийм болохоор ямар амьтан бэ? Тийм хөөхий тэр амьтдыг бид нар хайрлахгүй бол болохгүй шүү дээ. Тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл өөрөө ямар ийм шилмэс мод байдаг үлээ хүүхдүүдээ? Гацуур байдаг, шинэс байдаг. Өөр зөндөө олон мод байдаг заяо. Тэгэнгүүт модноосоо шалтгаалаад заримийнх нь ийм урт нарийнхан, гонжгор, заримийнх нь ийм, заримийнх нь хуш модных нь болохоор бидний иддэг ийм самар ургадаг байхгүй юу? За одоо би дахиад нэг асуулт асууя заяо.
Ямар улиралд бидний энэ иддэг боргоцооны самар нь бэлэн болдог вэ? Намар байхгүй юу да, найзуудаа? Одоо яа өдрөө? Үгүй одоо ч хавар олж байгаа. 100 болоод намар нь биднийг ийм идэхэд бэлэн болдог ийм самар бэлэн болдог байхгүй юу? Ойлгосноо? Одоо бүгдээрээ хөөхий хэрмэнд шаазгаанд хоолыг үлдээ. Та хэд зориулаад гоё сюрприз болгоод тавьчих. Тэг. Хурлаарай, гүүгээрээ. 3 4 5 За цаашаа явцгаая бүгдээрээ. За миний араас дагаад яваарай. Яасан бэ? Толгой цахтнаад байна. Энэ ч гэсэн цахнаад Алуу да. Хойлоо энэ жоохон гэрэлт харж байгаа. Чи малгай өмсөж ирээгүй мүү? Алуу их чинь толгойг нь үзээдгий да. Яагаад үзэж байгааг мэдчихэв үү хүүхдүүдээ? Мэдчихэв аа. Яагаад? Одоо захтнах нь яаж? Тий. Би та нарт яриад үгүй заяа яагаад үзэж байгаагаа. Яагаад гэвэл шүү дээ те. Яг ийм хаврын улиралд хачиг гэж аюултай амьтан хүний толгой дээр бүг гомчдөг байхгүй тий. Арс руу нь шигдчихдэг. Тэр нь томроод хувал золдог. Хуулц гэж юу яа? Ийм жижигхэн хөлтэй заяа. Биндээс нь том бийтэй мухай амьтан байдаг байхгүй юу. Тэгээ хүний ингээд цусын сордог. Ганцхан хүний ч биш заяа. Амьтны ч гэсэн цусын сордог. Хөр чобоо юу? Гүү хонь ямаа антард штэ тий. Нэг яваад. Үгүй тийм том амьтан биш. Ийм жижигхэн заяа бүр энэ хумснаас жижигхэн тийм амьтан байдаг гоо тийм аргалсан хөлтэй. Тийм болохоор аялж байхдаа малгай өмсөх ёстой. Ойлгосноо хүүхдүүдээ? Ойлголоо. Тэр тусмаа одоо энэ хаврын улиралд 4-8 сард хамгийн их дэгддэг үе нь багхгүй юу? Тэгээ цусаар хооллдог. Аюултай гоц. Тийм бай. Би богооч алгуулчихлаа. Юуг алгуулсан? Богооч алгуулчихлаа. Бугуйчаа. Оо. Ямар өнгөтэй бугуйч ийсэн? Ягаа. Чи гэрээс зүүцэн гарч ирсэн юм уу? Оо яана сондөр нь бугуйчаа алгуулсан гэж ш. За бүгдээрээ хайх уу? Ямар сони хаагуур явсан бай сондроо санаж гэнэ үү замаа? Тийшээ л явсан да. Оо энэ мөн үү? Энд нэг сайн гялалцсан шүү. Яа ашгүй дээ. Сондра энэ мөн үү? Мөн үү? Чи гэрээс аваад гараад ирсэн юм уу? Оо болохгүй шүү дээ. Энэ хүүхдүүдээ ой модонд аялах гэж ийм гэлгар цалгар үнтэй цэнтэй юм авч явж болдгоо. Болохгүй шүү заа юу Сондро. Аялалд бол аялалд хэрэгтэй юм аа л авч явдаг байхгүй юу? Заа юу хүүхдүүдээ. За. Тийштэй уух юмаа сайн бэлдээд, малгаагаа сайн өмсөөд, яг хэрэгтэй юмаа л авч явна. За одоо бүгдээрээ амарж явах та нэг гой тоглоом тоглох уу? Үг дамжуулдаг тоглоом мэдхүү? Та мэдхгүй юу? За тэгвэл мэдхгүй нь мэдээд аваарай заа юу. Мэддэг нь би ихлээд хамгийн түрүүнд би нэг үг хэлнэ гэж чихэнд нь миний хэлсэн үгийг сонсоод дараагийнхаа үгтэд л хэлнэ. Одоо сонссон үгээ хэлнэ штэ. Одоо сонссон үгээ хэлнэ штэ. Шаврага. Тий. Шавраг. За энд яг үл сонссон. Шавга. Шавг. За юу сонссон? Шуурга. Шуурга гэж сонссон байна. Чи бас шуурга гэж сонссноо. За юу гэж сонссон? Шуургал гэж сонссноо. Миний охин юу гэж сонссон? Шуурга гэж сонссон гэж. Би юу гэж хэлсэн гэж? Шурга. Шуурга. Үгүй, шуурга биш би шурга гэсэн баггүй юу? Үгүй, тэгсэн чи эндээс шуурга гэж явцсан байна. Тэгсэн чи шуурга гэд яага хэлцнийг би ойлголоо. Шурга гэдэг үгээл мэдэхгүй байсан юм байна л да. Тийм үү?
Шурга гэж юу юм бол? Мэдгүй. Энэ юу вэ? Энийг юу гэдэг? Төмөр. Тий төмөр мөн л дөө. Гэхдээ яг бүр ингээ оноогоод хэлвэл юу илээ? Засвар хийдэг. Засвар хийдэг яг үнэ. Өшөөгөө юм хийж болдог. За тэгвэл эрэг шурга гэж байдаг байхгүй юу хүмүүдээ? Та нар нэг хэлээд үзтээ. Шурга гэд эхлээд хэл. Шурга биш шүү. Шурга. Одоо эрэг шурга. Яа нэмэр хөөрхийн дахиад хэлдэ. Эрэг шурга. Ганцаараа хэлдэ анараа. Эрэг шурга. Эрэг шурга. Эрэг шугал. Эрэг шурга. Эрэг Шурга. Яг чадах гэдэг ш. Миний охин хэлдэ. эрэг шурга. Эрэг шурга. Тий. Эрэг шурга. Чадчих штэ. За манай аялагч хүүхдүүд болон үзэгч хүүхдүүд маань өнөөдөр нэг шинэ үг мэдэж авлаа. Энэ бол шурга гэдэг үг. Хүүхдүүдээ эрэг шургаар бидний хэрэгэлдэг олон зүйлийг хийдэг. Байшин байрах, ширээ болон сандал хийн. Тэрч байтугай машин хийхэд хамгийн хэрэг болдог шүү. Өнөөдрийн шин сурсан үгтэйгээ холбогдуулаад би та нарт түргэн хэллэг зааж өгье. Манай монгол хэл чинь маш гоё баялаг, маш гоё ховор үгнүүдтэй, үгийн баялаг ихтэй байхгүй юу? За одоо та нар намайг сонсож байгаарай. Манай үзэгч хүүхдүүд бас заавал сураад аваарай. Дан шурга, ган тулга, Ган биш. Мөн штэ. Дан шурга, Ган тулга. супер. За, Дан шурга, шурга. ган. Ган тулга. За хэлээрэй. Дан шурга. Ган, Ган шурга. ган тулга. Ган тулга. Дан шурга. Ган тулга. Маш сайн. Ган шурга. Ган тулга. Ган шурга. Ган тулга. За манай үзэгч хүүхдүүд ч гэсэн өнөөдөр энэ төргийн хэллэгийг маш сайн давтаад ээждээ, аавдаа, эмээ өвөө, ах эгч, гэрийнхэн бол найзуудтай бас хэлж зааж өгөөрэй. Дан шурга, ган тулга. Дан тулга, дан шурга, ган тулга, дан шурга, ган тулга, дан шурга. За одоо цаашаа явцгаая. Шурган тулга. За одоо яастай цээжлэхээс өөр аргагүй боллоо те. Ямар удаа хэлж явбаа. Наашаа. Ядарсан уу? Ядарч юм тий одоо жоохон. Би ядрахгүй юм. Ядрахгүй нөө. Би ч гэсэн ингээд гоё агаарт гарахаар модон ирэхээр ерөөсөө ядардгүй ш. Ингээ гүүх алхах энэ төр чи хүнд хамгийн сайн амралт болдог байхгүй юу найзуудаа. Гэртээ зүгээр ингээд унтаалаа штэ те. Бүдэн дээрээ хтээд тэр чи ерөөсөө яг зөв амралт биш байхгүй. Хүний ингээд тархин ийм ачаалсан, дасгал хийсэн, юм сонссон ийм юмнууд ч хамгийн гоё амралт болдог байхгүй.
Томбач гитиш толгоогоо амраа боссон сууж бие амраа урагшаа хошоо урдж гэрээ дэшээ дошоо дигдэж үсэрээ Томбач гитиш толгоогоо амраа боссон сууж бие амраа урагшаа хошоо урдж гэрээ дэшээ дошоо дигдэж үсэрээ дэшээ дошоо дигдэж үсэрээ дэшээ дошоо дигдэж үсэрээ Буян нэрээ юу вэ? Ямар сони? Гэхдээ нэрээ ямар сони юм бэ? Одоо яг юу вэ? Гүүр гэхэд гүүр биш. Агуу гэхэд агуу биш. Анараа очиод үзтээ. Орж болохоор ээ нөө. Очих уу бүгдээрээ? Ор. Сайн хараарай. Анзаараад яваарай. Жохон гүн рүү нь явдаа хөгтүүдээ. За сайн анзааруу хөгтүүдээ дотор нь юу вэ? Хөгтүүдээ. Хөөй хөгтүүдээ. Хөгтүүдээ. Аялжсэн хөгтүүд маань хайчч ба. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За, энэ бол миний бүтээлээ хийдэг Мишелийн ойн цорхой. За, ийшээгээ бүгдээрээ сууцгаач. За, та нараас би нэг юм асууя л та. Та хэд зуурж, буудаж, хайчилж наах дуртай юу? За, тэгвэл өнөөдөр бүгдээрээ хуш модны талаар зураг зурж бүтээл хийх болно. За юу? За, хамгийн түрүүнд шинэ хуудас гаргаарай. Шинэ хуудас. Одоо биер гэж байгаа штэ. Биерээ ашиглахгүйгээр гараа ашиглана. Болж гин үү? Хэдүүлээ эхлээд эрхийн уруугаа мэдчихэж байгаа юу? За, эрхийн уруугаа. За, чи сэрүүрээ зур. За, эрхийн уруугаа усандаа дүрлээ. Усандаа бүгдээрээ дүрцгээгээрэй. Дүрснэ үү? За, одоо хамгийн гоё гэсэн ногоон өнгө дээрээ дахиад гараа тавиарай. Ногоон өнгө. Оо, яг зөв. Одоо ганцхан нөгөө. За, дүрцгээсэн үү? За, бүгдээрээ гараа харуулаарай. Бүгдээрээ эхлээд хөдөлгөөн модныхоо дээд сагалгар хэсгийг зурж үзэн заа юу. За, наалаа. Яасан гоё өнгөтэй юм бэ? Дарлаа. Oh my god. Дарлаа. Би чамтай зүтгэхгүй наа. Нэзүүдээ хараарай. Дарлаа. Бирээрээ бодох юм уу? За. Бирээрээ бодох юм уу? За, тэгвэл бир авчих. Яа. Yes. За, бүгдээрээ бөөрийнхээ үг дүрс зурна тийм ээ? Бөөрийнхээ дурсаа ногоонороо дүрх шүү. За юу. Мишелих болж гин. Тогтуунагийнч бүгдээрээ болж гин. Би гаргацсан байна. За, одоо хэдүүлээ доод хишин зуръя. Хишин. Урт байд юм уу? Жижигхэн байд юм уу? Урт. Хишин хийцэн үү? Вау, за. Хурдан байна уу? Амар хурдан байна. За. Хажууд нь дахиад яг адилхан нэг мод зуръя. За. Ямар? Хоёр мод авах хэрэгтэй шүү, заа юу? Хоёр мод байгаа. Аха. Оо, сондрын зургийг хартаа. Сондөр найзуудаа зураг харуул та. Вау, ямар гоё юм бэ? Хар өнгөөрөө модныхоо голыг холбъё. За. Одоо чи уруугаа ахиж. Одоо намайг яахыг хардаа.
Би яагаад сонгож байсан? Энэ юу юм бол? Суу. Тогтуна. Мишэлээ. Энэ юу юм бол? Шоу юу? За тогтунаахыг харъя. Яа миний хураа бүдүү суу. Оо, Тэмүүлэн яг зүг хийж чинь. Та Тэмүүлэн хардаа. Одоо миний зургийг хардаа. Манайхаа. Миний шувуудыг хардаа. Шуу гэж харагдчихна уу? Харагдаж. 2 мод байна тийм үү? 2 модноос хоорондоо холбогдоод дээгүүр нь шувуунууд суусан байна те. Одоо шувуунууд 2 шууд төрсөн. 2 мод 2 шувуу. За Мишэлхийг харъя. За одоо бүгдээрээ шувуунуудынхаа царайг хийцгэх үү? За тийм. Би царай хийж чадахгүй. За одоо намайг хараад сураад аваарай за. Хата харуу байхгүй шүү дээ бушаа. За. За би зурчлаа авч өгье. Вау. Би хараад байна. За баяслын зурганд юу юу вэ хэдүүлээ харъя. За 2 модон байна. За хүн байна уу? Энэ яадаг хүн юм бэ баяслаа? Зүгээр нэг үү. Зүгээр нөх үү юм уу? За өөртөө сэтгэл хангалуун байх хүний зургийг харъя да. За 2 мод байна. Болчмор юм уу? За мундаг энэ модных нь өнгө амар гоё юм шүү заяа. За мэ. Энэ хоёр нь харна айн гоё юм уу? Аха. Бүгдээрээ гоё юм уу? Нар нь 1 2 3 4 5 6. За Мишелийн маань нар нь үнэхээр гоё болсон байна заяа. Одоо цаашдаа нараа одоо бүх газартаа ингэ зураад авах нь шүү тийм ээ. За мэ. Энд чи юу вэ нэ? Тэмүүлэнгийн зураг дээр юу вэ? Хөнди нэмэж хай харсан. Тийм үү? Энд чи зүрх байна тийм ээ? Зүрх байна, мод байна, шуу байна. Тэмүүлэнгийн. За тэмүүлэн бай. За манай сонрын зураг дээр үүл байна, нар байна, мод байна. Энэ хүн бэ? Энэ юу вэ? Хүн үү? Хүн мөн үү? Хүн юм цэнхэр өнгөтэй байдаг лүү? Сондроо. Энэ яг юу болоод яагаад энэ зурган дээр зурх болчих вэ? Би дандаа нэг Янз янзын өнгөөр зурд юм уу? За гарнуудаа харуул та. За гарнуудаа очоод угаахгүй бол бактери хөрөмтлөгдсөн байгаа тийм үү? Тэ ийм гоё зургийг хамт сурсан хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За бүгдээрээ одоо ирсэн замаараа яг цаг явахгүй бол төөрцөн шүү заа юу? Миний фаворит юм уу? Би бол хаасан. Би дүүдэт. Тэг. За баяртай. Дараа дахиад ирээрээ. Баяртай. Төөрцгөөгөө хүмүүстээ. Баяртай. Ийм удаа алга болчихвоо. Би сая ойд юм үзчихэд зураг зурчаад ирлээ. Зураг зурсан. Би ч гэсэн. Тийм үү? Дээрээ би брэнд танд бүр зөндөө их санаад авах шүү дээ. Баярлалаа. Би бас та нарт ямар их санаа зовбоо. Хүй. Та нар тэгээд хаанаас ямар харандаа үзэг болоод зураг зураад байсан. Зөвхөнд чинь байсан юм уу? Тийм. Нэрээ юу? Нэрээ. Одлаа яраа. Би мэдчихлээ. Та нар тэгвэл Мишельтэй уулзсан байна тийм ээ? Тийм ээ штэ. Би нэгч тэгэж бодсон юм л да. Мишель айгуу сонирхолтой гоё наам бол зураг хийлгэж байгаа өстэй. За хүүхдүүдээ та нар ой модонд найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ аялж байх та. Ой модонд хүмүүсээс гадна амьтад хамгийн гол нь амьдардаг ойн эцдийг дандаа хүндэлж явах ёстой. Ойд аялж явахдаа бас эмэг, илүү дутуу чимэг зүйлс зүүж болохгүй. Бас малгай өмсөж хачигнаас хамгаалах хэрэгтэй тийм ээ? Тийм. Тэгээд бас монгол хэлнийхээ соёлыг дандаа санаж явах хэрэгтэй. Өнөөдөр бол бид нар дан шурга ган тулга